эхэлсэн. Сайн байцгаана уу гэж. За ингээ Вен хот ирсэн байна. Мөн үү? Одоо яг байгаа газар болохоор нөгөө Вений манай зайсан гэдэг шиг хамгийн өндөрлөг цэг хотоо бүтэн харж болдог тийм цэг дээр нэрсэн байна. Энд дэрхийдээ Венд ирсэн жуулчид ирдэг. Тэгээд өнөөдөр жоохон манантай хэдий ч гэсэн Вен хот өнөхөр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна. Үзэж байгаа шүү. Жижигэн визний асуудалтай байгаа учраас тэрэндээ бас жоохон шаналсан. Инээ. Ахтааны сүрт хэрэгтэй ирсэн байна. Хатан хааны ордон дээр байж дүүсүүдээ. Нөө Сиси ахтны ордон дээр ирсэн байна. Яагаад хүмүүс ингэ момент бариад идэв юм бол? Одоо энэ нэг юм алтан шарын бөөрийн хэд нэг цэнхэр самбах шиг юм байгаа зү. Тийм ээ. Тийм. Тэр болохоор хог боловсруулах цэг юм. Оюун Юу тансаг энэ тэр хүмүүсээс хог нь аваад одоо наа чин шатаангуудаа шууд юу эрчим хүч гаргаж шүү дээ. Тэнгууд энэ цахилгааны гэр бомбчдаг. Вин энерги гэдэг үлдэгдэл хог гэдэг хар утанд гэж байдаг байхгүй. Тэр хогийг наадуул чин зөвлөлөө шатаангуудаа тэрнээс нь эрчим хүч хараад цахилгаан болгоцоод болчихдог. Венийн дөөрийн театрыг холоос харахаар ирсэн байна. What is that? Бас багансэ. За, Вен хотод явж хахад бид нэрийг хойноос нэг нөхөр хурж ирээд хөөе наашир гэдэг дуудаад явуулдггүй. Тэгээд юм театрын тоглолтын билет зарах гад ерөөсөө шалаад байсан. Тэгээд авахгүй гэсэн чинь сүүлдээ уурлаад бид нэрийг камермен үзүүлсэн. What's the fucking idiot doing? What? What the fuck are you doing with me? Why are you fucking kidding? Нэрээ сонноос найзуудаа миний өмнө шажиг дуграадаг гэж өшөө намайг ингэж явуулсан. Тийш микрофон шажигнж ордог байгаа. Дуурайт микрофон өмнөч. Моцартын төрсөн газар ирлээ. За энэ байшинд бол 26 жил амьдсан байна. Гэтэ эндээ төрөөд За яг аялал гэхээс өмнө бол миний бас яг үсгийг хүсчээсэн хамгийн гол газруудын бол нэг бол Моцартын музей байсан. Тэгээд одоо хүсэл маань яг би гэдгээр одоо музей руугаа орох гээд байж байна. Маш их баяртай байна. Миний хувьд бол миний нэг хүсдэг бакет лист маань ингээд бол бийж гэнэ гэсэн үг ээ. Ticket музей тийшээ гэн шүү. Наач музей биш гэж байна. Музей дэшээ гэдэг. За, Моцартын музей маань 11 евро байна те. Орноо хаа газар зорж ирээд 11 евро гэдэг чинь нэг замын хураамжтай шүү дээ. Моцартын төрсөн гэрийг үзээд гараад ирлээ. За дотор нь бол зураг бичлэг хийх хориотой байсан учраас тэр бол нэг сайхан зураг бичлэг хийж чадсангүй тий. Тэгээд өвшөө хулгаагаар лайв хийж хаад Баригдсан. Гэтэ яг бид хоёр энд явж байгаа хойс Моцартыг сонсдог, сонирхдог, судалдаг хүмүүст заавал энэ Моцартын гэрийг харуулах нь зүйтэй байх гэж бодсон. Тийм учраас бас чадлынхаа хэмжээгээр нинж ядаж нууц бичлэг хийсэн. өнөөдөр миний хүсэл бичсэн мөрөөдөл маань биелж байна. Тэгээд маш их баяртай. Хэрэг болгон гитар болгоныг би маш тоглож харсан. Маш нарийн гоё зүйлүүд байсан. Тэр үеэс бид Моцартын үсний хэсэг ингээд байж байгаа. Бүр жижигхэн байхдаа жисэн захаан тий. 5 настайдаа бол анхныхан бүтээлийг төвлөр хуур дээр аавда тоглож үзүүлэхэд аав нотлж үлдээсэн байдаг. Сонирхолтой байлаа. Бүх юм ингээд хуучнаараа хадгалагдаад үлдсэн.
Жишээлбэл яг Моцартыг төвдөг жил аав нь бол хийлийн сурагч гаргаж ирсэн. Тэр нь маш амжилттай болж ирсэн тухайд яг тэр хийлийнхаа сурагч гэх ингээд их хөлбөр нь bijсэн тийм. Их мишлийн ярих юм бол маш их зүйл байгаа. Тэгээд үнэхээр баяртай миний хувьд өнөөдөр ингээд маш сэтгэл догдсон. Тэгээд мөрөөд маань биелсэн ийм сайхан өдөр байлаа. Одоо ингээд гоё дуртай юу таарсан дуртай мөн үзлээ гоё байна. Салцбург гэдэг чинь бас янзын газрууд юм байна шүү те. Шүдэл юм үстэй. Яасан гинэ. За хэлээд яасан гинэ. Салцбург ирсэн хүмүүс нь үзэхтэй юм уу ингээд тэр яа. Вэ саяны төрөний хэлснээ хэлээд. За энэ хүүхнээс ер нь ярьцгаах байлаа. Энэ алаг гүрийг харж байна. Энэ Салцбург жижигтэр зэрэг барьсан биш үү? За үлээдэг дээр тавьчих. Би яг юу сериосны юм ярих гэдэг байхгүй уулнууд. За тэгээ ингэсэн. Оо бүр ярьжсэн ч юм мартчихлаа. За. Тавирсан Салцбургт ирсэн хэрэгээ бүтээчлээ. Одоо цаашаага юу явнаа. За бид хоёрыг одоо Австрийн алдарт брэнд Swarovski-гийн нэг томоохон стор дээр ирээд байна. За ингээд Swarovski дээр ер нь ирсэндээ би маш их баяртай байна. Одоо энд бол нүдээ бүлтít гоё юм харнаа гэж найдаж байна. Хийж төдөө орцгоё. Энэ дотроо ингээд битэм шаардж байгаа. Хүмүүс өмнөр дээр ямар ч юу байхгүй. Дотор нь битээ биш. Энэ хаашаа гурван хойноос ингээд яаж зүгснээс шалтгаалсан. Энэс нахаар юм бодтын шаардлагатай. Хойноос нь зүгээр жоохон хуцсан. Эндээс нь зүгээр ингээд хуцсан байхгүй. Хойл гаргаад гурван дээр. Энэ зүртэй. Энэ жоохон хавхад нөгөө хэсээ бараад. Гоё юм шүү дээ. Костюм хийдэг өмсөн шүү дээ. Гэтэ ийм юм зүг юм уу? Шинэ намайг 500 доллар юм авч явах гэсэн одоо энэс ууслал ингэж. Шинэ өөрөө машины Swarovski бүрмээр нэг дотор орж ирээд үстэй. Авчихгүй л бинээс гарах уу? Баах юм уу? Оо найрцмаар нь тарахгүй маань. Яг энэ ярьсан биш. Босдон ч. Болгол. Үгүй шахаж. Машина зараад бүх камер хэрэгслээ зараад хань өөрийгөө барьцаа тавьж үлдээвэл энийг авч өгнө шүү дээ. За их мөндөд үзэгчтэй манай аяллаа баг яг одоо 8000 Swarovski-гоор хийсэн айхамшигт үүлэнд ороо явж байна. Оо нөгөө. Комбодора. Ваа. Хиймэл үйл байна. За заяа тэнд нэг юм сандал олчоод таглаад байж байна. Тэр цаатлын уул бас их гоё харагдаж байгаа. За ер нь энэ Swarovski-гийн үйлдвэр музейгээр нь ороод үзчихэд гэмгүй юм байна. Яг та төөрдөг байшинд нь төөрсөн байна. Энэ сарын модоор хийсэн Harry Potter киног үзчихсэн хүн болгон санаж байгаа. Ер нь ийм төөрдөг байшин, модон төөрдөг ийм юм зөндөө байдаг. Гэхдээ бид хоёр өнөөдөр анх удаа орж үзэж байна. Нэр төөрч байгаа юм байна та. Энэ шүү дээ. Яг төөрхөж шахлаа. За энд бол хүн хөгжилдөх цагийг зугаатай татаа өнгөрөөл бүх зүйлийг
өрдүүлж гисэн байна. Маш гоё ногоон орчинтай. За энд ер нь орчинны талаар бол ярих юм бол тэр чигээрээ л ногоон те. Тэгээ дотор нь нууртай, жижигхэн боргоотой, хүрхрээтэй. Хамгийн гол нь охид бүсгүүчүүд эмэгтэй өмнө шунлыг хөлгөх маш их юм байгаа гэдгийг хэлье. Хэрвээ та эхнэрээ найз өхнөө дагуулж өгч байгаа бол нөгөөдөлийнх нь нэг шунлан хөдөлгөж авах та. Бид хоёр Кремл гэдэг нэртэй хүрхрээг үзэхээр ирээд байна. Дэлхийн ер нь нэлээд том хүрхрүүдийн нэг тооцогддог юм байна те. За одоо тэнд харагдаж байна. Энэ аваа ажиллаж үлгэр амьдсан те. Орхон хорлноо олж хүмүүс үзмэр үзүүдэд гэрлэн авчдаг юм байна. Яг ч харагдаж байна да. Үнэртэж байгаа үнэр за мөн дуу чимээ гэж үнэхээр тансаг байна. Энэ маань фокуслахгүй жаа. За Кремл хүрхрээ гэдэг юм гайхамшигтай хүрхрээн дээр ирсэн байна. Үнэхээр юм маш сүрдмээр хүрхрээ байна. За бүр тэр дээрээс ихтэй дунж байгаа шүү. Энд харагдаж байгаа бол зөвхөн хамгийн доод хэсэг нь харагдаж байна. Дуу муу нь бол үнэхээр аимшигтай. Би микрофон өөрлөгөө эргүүлсэн байгаа. За энэ ус буугаад ийшээгээ ингээд усны таст маст ингээд явж байгаа магадгүй үлгэрийн. Хүрхрийн раач надад ингээл пал гээл бүр ингээл зөвхөнээ сэрэн болол явцсан. Хитрхи хүчтэй, хитрхи том байсан миний төсөөлжсэнаас тэгээ яванда тассан л да. Үнэхээр сүрдмээр, биширмээр байгалийн үнэхээр гоё газар байт юм байна. Ер нь сүүлийн үед бид хоёр хотоос гараад ер нь сайхан байгалаар явж шүү. Ялангуяа энэ Альпийн нурууны аялал хийснээс хойш юу ярих вэ энэ байгальтай бол үнэхээр гайхамшигтай. Бид хоёр амарсандаа энд үр хөвгтөө авчрах гэсэн, ээж аваагаа авчирч тоглох гэсэн, гүйлгэх гэсэн гэж ээж аав нь тоглож гүгэн. Үр хөвгтөө авчирч гүйлгээд ээж аваагаа авчирч амраах гэсэн гэж хэлж байгаа шүү заа. Тэхээсэн даа гэж бодож байлаа. Үнэхээр сайхан юм аа. Энэ сайхан дуул, нуруу, ой мод зүйлийг өвсөн дотроо хүмүүс зүгээр сайхан амьдраад аж төрөөл байж байна. Нэг байшин дотор гээд нэг хүн амьдарч байна. Энэ зүгээр л маш гоё газараас өглөө болго ажилдаа явж орой болго ирдэг. Тэр нөхцөлд бүрдүүлсэн. Ямар ч Альпийн нурууны аялал дөнгөж эхэлж байгаа хэвээр юм байгаа юм чи одоо Лихтенштейний Вантус, Швейцар гээд гоё юм үзэх хаа гэж бодож байна. За тэрийг одоо Австри улсад Альпийн нурууны ихэнд ирээд байна. За одоо тэрийн төстэй газар бол нэгэн тавилт Альпийн нурууд. Би тэрийг ер нь Австри улсад орж ирээд Венд орж ирээ намаа юм ярихаар төвшөө энэ юу бургаж байгаа юм бол гэсэн хацаа. За яарэ. Ингээд явж би. За яарэ. За би тэрийг бол Венд анх орж ирэхэд уулзсан залуучууд маань хоёр хааштай орохгүй юм уу? Тэнд чи ирсэн хүн болохоо очиж үздэг штэ аюу гоё газар байдаг гэд одоо ингээд үргэлжлээд дуурн дээр очие. Зогсоол олно гэдэг бол энд маш хэцүү байлаа. Яг гэвэл энэ жижигхэн хот маань өөрөө нэг нарийнхаа зурвас газар, ивэм гэмээр жижигхэн газар байт юм байна. За нойр очимоо нэг харуулчих. Кабел караар дээшээ гард. Энэ арай жоох өксөр гаагүй юу? Арай л өксөр үү те. За энэ хавийн уулс бас их л сүрлэг байна да. Бид хоёр бол ерөнхийдөө нэг 2 цаг орчим байх шиг байна. За бид хоёр нь бас зүгээр энд ингээ завиндаа жаргаад явахгүй ажил үйлсээ бүтээж явна. Бидний сүүлийн 3 сарын том ажил бол мэдээж зураг бичлэг авах байгаа. Бид хоёрын хувьд бол зориудаар сэлүүрддэг заваар явъя гэж бодсон.
Яагаад вэ гэвэл бид хоёрын хамгийн үзэх дуртай кинонуудын нэг ноутбук буюу тэмдэглэлийн дэвтэр гэж кино байдаг. За тэр киноны нэг хэсгийг хэрвээ та нар санаж байгаа бол Ноа гэдэг залуу хайртай бүсгүйтэйгээ 2 дахь удаа уулзахдаа тий маш гоё цав цагаан хүн дүүрсэн юм нууран дээр ингээс хэлүүртэй зайгаар авч явдаг. Тэхээсэн даа гэж тухайд мөрөөддөг байсан. Өнөөдөр бол яг мөрөөдлөө биелүүлээд бакет листнийхаа нэг зүйлийг биелүүлээд явж байна. Зээ яг нөө олчлоо шүү. Яг л нөө олчлоо шүү. Тэгээ яг энэ гоё үзэсгэлэнтэй газар яг энэ нуурынхаа гол дээр ингээд жижигхэн завинд хайртай хүнтэйгээ суугаа явж байгаас гоё л хэдий юм байна да. Тэр нь 26,000 км давхсаар яг одоо аялын 22 дахь улс болох Австри улсын нийслэл Вен хотын яг төв зэг дээр ингээд ирээд зогсож байна. Хамгийн ерөн сэтгэл сайхан улс бол Австри байлаа. Австри улсад бид ойрмаа сайхан амарч авлаа. Вен хоттойгоо үнэхээр сайхан танилцлаа. Бас гоё гоё найзуудтай болж авлаа. Thank you. За ингээд аяллаа 22 дахь улс Австри улсын тогийг Наяа борооно харуулсан борооно хөдөө хор борооно хэлсэн. Энэс хашаага батахгүй нэ шүү.